За та бүгдийн өдрийн амрыг ирье. Тэгээд энэ 41-9 дээр байгаа энэ заалт чинь одоо жоохон шараа нийл заалт байгаа юм л да. Нэр дэвшгээр улсын их хурлын гишүүн нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хууль заасан нэр дэвшүүр ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд энэ нь сонгуулийн сурталчилгааны материалд тооцогдохгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тайлан нь өөрөө сонгуулийн сурталчилгааны материал гэж үзээд нь шүү дээ. Эд гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгээ эдийг бол бид нөгөө 48-аар хоригдсон шүү дээ. Нэг баахан юм болохгүй гэсэн. Тэгэнгүүт эн чи эд юм уу юу гэдэг дээр л асуудал үүсээд эд байна. Эдтэй бөөр хэрхэн ер нь бол жоохон шараа нийлэн байдэн шүү дээ. Хэрхэн сонгогчдыг одоо саналыг худалдаж авсан тухай тайлбардэн шүү. Яс юм дээр. Ингэсэн тэгсэн тэрэнд бараг л тэдэнд төгрөг өгсөн тэрнийг сургуульд оруулсан гэд. Тэгээ тийм юм яг сонгуул болохын өмнө ингээд дахиж сануулж сэргээгээд тараагаад байна гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нь болио гэсэн ийм л асуулт. Тэгтээ бусад этгээдүүдэд бас зөвшөөрөх юм уу? Одоо манай сайд нар бол бас их хурлын гишүүн биш байхдаа бас тайлан дараал явж исэн шүү дээ. Сайд хүн бийжээж. Тэр бол тэр иргэдийг бол төлөөлөөгүй байхгүй юу уг нь. Тэгэнгүүт чинь нөгөө гишүүд нь хориглогдож байгаа мөртлөө сайд нарт нээлттэй үлдчих юм уу гэдэг асуулт үлдэнэ. Дахиад бусад иргэд ч гэсэн бас энэ зорилгоор ямар нэгэн тайлан төрийн бус байгууллага тийм үү ингээд яваад ах юм уу гэдэг асуултууд байгаа учраас бүгдийг хориглож байгаа. Тэгэхээр энэ дотор бол аливаа этгээд идэг дотор төрийн бус байгууллага энтрийг бас бид нар ойлгох хэрэгтэй тийм үү. Яг ингээд санал татах юм шиг яваад байгаа юм. Тэгэхээр энэ чинь жоохон хэцүү болно. Яг санал татах гээд байгаа үгүйг тодорхойлоход жоохон зовлонтой. Яг шүүхт очихоор би санал татаагүй гэд хэлүүл яах вэ гэд. Тэгээд энэ бол их яригтай, маш яригтай. Гэхдээ биднэрт өөр гарч байхгүй. Ямар ч байсан энэ бол маш том дэвшил. Ямар дэвшил үг гэвэл нэгдүгээр нөгөө сонгогчдын саналыг татах ажиллагааг тодорхой хэмжээр зогсоож байгаагаараа нэгдүгээр дэвшил, хоёрдугаар төрийн хүч нөөцийг ашиглаж байгаа тэр хэлбэрүүдийг багч гисэн басгаж байгаа бас нэг давуу тал. Яг л мэдээж тэр тайлан бол дандаа төсвийн мөнгөөр хийлгэж тарааж байгаа баг. Тэгэхээр энэ төрийн хүч нөөцийг ашиглаж байгааг нь болиулж гин. Дээрээс нь давуу байдал эдлэхийг болиулж гин. За тэгээд сонгогчдыг худлаа авсан тухайга тайлагнахыг хорж гин. Ийм одоо давуу талтай. За тэгээд ер нь бол ингээ анзаараад байхад өөрснөө уулзалт хийх боломжоо авч үлдээд бусад гишүүд бусад сүлэгтүүдэд хориглох гээд байгаа байхгүй юу? Бараг ингээд өстө бидрийг муулаад явна цаадуулчин гэдэг ийм юм бас чухалцж байгаа шүү. Тэр тийм шудраг бус байж болохгүй шүү дээ. Гэхдээ одоо улсын хурлын гишүүдийг муулыг үл хизээ дуртай цагтаа л муулна шүү дээ. Тэр өчүүхэн юмнаас болж биднийг яг сонгуулийн өмнө муулаад уннаа ятаа болохгүй гэдэг өчүүхэн үзлээс болж бусад иргэдийн тэр одоо муулах эрхийг нь хааж болохгүй. Уулзалт хийх тэр боломжийг нь хааж болохгүй. Бүгд тэгш гаранаас эхлэх ёстой. Тэгэхээр энэ аливаа этгээд гэдгээ тэр төрийн бус байгууллага орж байгаа эсхийг жоохон бас нэг тодруулж хэлж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. За баярлалаа.